Үзэгчтэй та бүхэнд орой мэнд хүргэе. Гэр бүлийн гишүүн бүрт зориулан бэлтгэх хүргэдэг DNA хөгжөөн цэнгэнт шоу нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд манай нэвтрүүлгийн хамгийн гол зочид бол гэр бүлийн гишүүд. Миний баруун талд эцэг эхчүүд, харин зүүн талд хүүхдүүд байраа эзлэн зогссон байна. Мэдээж эцэг эхчүүд болон хүүхдүүдийн гол нэвтрүүлгээс өгөгдөх хамгийн том шагнал буюу 2 сая төгрөгийг байршуулсан байна. Энэ удаагийн дугаарын зочноор Voice of Mongolia шоуны 2 дугаар улирлын ялагч Төмөр Хоолойт Ядмыг урьж байна. Бүгдээ хатад шүү таахлаа. За сайн уу? За би Ядмыгаа шоунаас л харж исэн. Маш их дэмждэг байсан. Маш их мессежийг илгээдэг байсан. Мэдээч Төмөр Хоолойтой маш гоё дуулдаг. Тайзан дээр маш гоё бие авч явдаг. Ядмыгаа ингээ анх удаа харахад маш сайхан байна. За Янаг Хоолойтой ядамч гэдэг, Төмөр Хоолойтой ч ядам гэдэг те. Яг аль нь вэ? За төмөр л баг та те. Төмөр. Өнөөдөр ингээд манай шоунд ирж оролцож байгаад маш их баярлалаа. Ямар санагдчих вэ? Ингээд өөдөөс чинь 10 эцэг их 10 хүүхдүүд ингээд тормолцоод хараад. Яг одоо voice-ын тайз шиг тэгээ сандраад штэ бас. Сандарч гинөө. Юмгүй байх чи. Мэдээч уран бүтээлчид сандралтай байна гэдэг яг амьд байгаагийн шинж те. Бүхнийг сайхан мэдэрч ийн гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр манай Ядан бас урлагийн мэдрэмж нь их өндөр байгаа юм байна. Сандарна гэдэг чинь те. За Ядмаа айлын хидт хүүхэд вэ? Айлын баг. Айлын баг. Дээрээ Ахтай ихчтэй. Ахтай ихчтэй. 3 хүүхдээ айлын баг. Мэдээч айлын баг юм чи ирэх байсан уу? Гэхдээ тэгэл эрхлэх үедээ бол эрхэлдэг л байсан те. Гэхдээ ах ихч хоёроос олон насны зүрхтэй болохоор тэгээд яг томрох тусмаа нэг үний эрхлэх нь жинхэнэ байхгүй болно шүү дээ. Бүхэл юм хийн гэсэн. Тийм үү? За Ядмаа өнөөдөр манай нэвтрүүлэг мэдээч гэр бүлийн гишүүд бүгдээрээ үзэхэд одоо маш гоё хөгжөөнтэй учраас өнөөдөр бас их гоё хөгжилтэй тий баярлах юм бол баярлаад гомдталтай байх юм бол гомдталтай хагаад ийм нэг хоёлоо гоё юм чөлөөтэй явъя тэхөө. За тэхөө манай Ядам ер нь жоохон дараахан уу? Ер нь нэлээд дараахан. Ер нь нэлээд дараахан. Жоохон дуу муутай. Дуу муутай юу? Өнөөдөр тэгвэл дуу ихтэй болгоно. Тайзан дээр өдгшгэлээ тий. За ингээ Ядамдаа бүгдээрээ амжилт хүсье. Алдар таши. Ингээд нэвтрүүлгийн 1-р үе эхэлж байна. За мэдээч Ядамдаа 1-р үеийн дүрмийг танилцуулна. За энд 10 эцэг эхчүүд харин энд 10 хүүхдүүд байраа эзлэн зогссон байгаа. Эдгээрээс 7 гэр бүлийг амжилттай тааснаар 2 сая төгрөг таних болно. За мэдээч таахгүй тохиолдолд сая 500, сая 800 гэд доошоо яваад өгнө. За нэвтрүүлгээс 1-р үеийн туршид 2 боломжийг олгож байгаа. Хамгийн ихээр эргэлзэж байгаа тий. Одоо чиний сонгосон оролцогч болон одоо хамгийн ихээр эргэлзэж байгаа одоо хүүхэд те тэр хоёрын зургийг дэлгэцэн дээр хоёулаа багийнхан зургийг харьцуулан харах боломжтой. За ийм 2 боломжийг зөвхөн 1-р үе дээр л ашиглана. За ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ер нь манай нэвтрүүлгийг үзчихсэн. Ер нь бол үзчихсэн. Тэгвэл ойлгомжтой юм байна те. За ингээд зүүн жигүүрээс сонголтыг хийж эхэлье. Усгээрээс эхэлчихье те. За яагаад аа сонгож чинь? Үгүй тэгэл хамгийн ихний үсэг эхэлж байгаа юм чинь шууд аагаасаа эхэл. За ингээд үзэгчтэй оролцогчийн маань сонголт А. Сайн байна уу? Сайн байна. За та өөрийгөө танилцуулаарай. За намайг Баттулга гэдэг. Баттулга ах маань хэдэн хүүхэдтэй вэ? Би 2 охинтой. За баярлалаа. За чамд 2 охин гээд сайхан шипээ. Эхний шипээ. Өгчтэй. Уг нь дандаа охтууд харагдаж ах ч үе. За ингээ хоёлаа дэлгэцэн дээр сонголтуудыг харъя. За 1-р сонголт. Тэр зогсож байгаа оролцогч маань болж өгөө шилээ авч өгч байгаа. Шилээ авчвал. Арай илүү бас дөхөн болох бах те таах. Нүдний шилээ авчвал. Нүдний шилээ төр авчвал. За баярлалаа. 2 дахь оролцогч. 3 дахь оролцогч. Өнөөдөр ер нь бас октод нэлийн харагдаж байна те. Хүү биш болсон те нэрээ. Хүү биш болсон. Хүмгүүд бол биш болсон. Дан октодыг барихаар болсон. За Ядам ер нь юуг би нүд хамар хараад байна. Уруул болоос адилхан байна. Хөмсөг адилхан байна тийм үү? Тийм охин чихээ гаргаад өгчөөч. За чихээ гаргаад өгөөрэй. За хоёлаа дараа нь эргэлзэж байгаа оролцогчийг дахин харах боломжтой. Ямар ч тач дуусгач гоё. За тэгээ яваа зүг дуусгач тий.
За ингээд хамгийн сүүлийн оролцогч буюу 10 дугаартай оролцогчийг харлаа. Эргэлзэж байгаа оролцогчийг хоёулаа дахиад дэлгэцэн дээр харж болно. Хэдийг 6-г 6. дахиад нэг харъя. Хөмсөг айгүй адилхан байгаа даа тий. Хөмсөг. Уруул нь айгүй адилхан За ингээд эцсийн сонголтыг авъя. 6 юм аа. 6. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Гайгүй хаа. Үзэгчтэй оролцогчийн маань сонголт 6. Хамтдаа зөв хариултыг харцгаая. А дээр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Мөн. За баяр хүргэе. Манай ядан мундаг юм байна. Хоёр оролцогчойгоо тайсны гол руу ирж байна. За сэтгэлдэл хэр байна? За өстой айгүй гоо амжилттай эхэлчихлээ шүү дээ тий. Амжилттай эхэлж байгаа юм чи төгсгөлч гэсэн амжилттай байна тийм үү? Тийм баха. Дажгүй шүү. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За охины хин гэдэг вэ? Би Нанди Эрдэнэ гэдэг. Нанди Эрдэнэ хэдэн настай вэ? 10 настай. 10 настай. За Нанди Эрдэнэ хамгийн анхны оролцогч болоо таагдаж чадлаа. Тийм учраас чи аавынхаа яг юуг дуурайсан бэ? Мэдээч адилхан болоод таагдсан шүү дээ тий. Гэхдээ хамгийн их яг аавынхаа юуг дуурайсан бэ? Хацар ах. Хацар. Чи өөрөө хацар гэж бодсон уу? Эсвэл хүн чамд танаа аавын хацар, чиний хацар хоёр адилхан юм а гэж хэлсэн үү? Би өөрөө ч тэгж боддог. Ер нь хүмүүс айгүй их тэгж хэл. Оо, за. За, батлаг ах. Танаа том уу, бага уу, дунд уу? Манай том хүн. Хоёр хүүхэдтэй ш. Том охин. За. Охинтой нь өөртөө чинь хэр адилхан гэж боддөг вэ? Одоо хүн болгоо адилхан гэсэн яагаад одоо ерөөсөө л адилхан гэж бүр. Ааха. Ер нь хамгийн байгаа шүү дээ. Ааха. Ер нь орж ирээд хамгийн түрүүнд таагдана гэдгийг мэдчихсэн үү? Мэдчихсэн баг 100% итгэлтэйсэн. Оо, за. За, Нанди Эрдэнэ 10 настай том ихч болсон шүү дээ, тий? Доороо дүүтэй. За, цэнгэр дэлгэцээр ээж нь үзэн, дүү нь үзэн, эмээ нь үзэн, өвөө нь үзэн тэр хүмүүстэй хандаад чин сэтгэлийнхаа үгийг хэлэхгүй юу? Гэр бүлийнхэндээ бүгдэнд нь үнэхээр их хайртай шүү. За, баярлалаа. За, батлаг ахаас хайрт хандаа болон гэр бүлдээ зориулаад сэтгэлийнхаа үгийг хэлэхгүй юу? Ээжтэн зэрүүлээд хоёр их өмнө надтай яалтгүй адилхан юм байна гэдгийг баталж байна гэж хэлээ. За баярлалаа. Ингээд танай гэр бүл хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За баярлалаа. Баярлаа. Усны тусаа шиг адилхан байна. Маш адилхан байна тийм байна. Үнэхээр адилхан байна. Дахин ийм оролцогч байгаа үгүй хоёлоо мэдэхгүй тий. За энэ бол бас их Ази вэс юм шиг санагдчихээн надад тий. Гэхдээ манай ядан бас миний бодсноос илүү гярхай хүн юм байна. За энийг яг алдахгүй хоёлоо нэгдүгээр үед дуусгаад гярхай ядмаараа үлдэн шүү. Тэгнэ. За ёо. За ингээд зүүн жигүүрээс сонголтыг хий. За одоо Е-г сонгоё. За яагаад яг сонгож байна? Одоо шууд ингээл нааш нь батж авчраа сонгочлоо зүгээр. Тийм Юм үү? бодсонгүй, ер нь бол юм бодсонгүй. Аа Ер нь сонгосон бол болохоор уртлын шууд авчиг гэж байна бодож тий. Гайгүй таачмаар л санагдаад байна тий. Тийм үү. Ингээ үзэгчтэй оролцогчийн маань сонголт Е. Сайн байна уу? Сайн байна уу? За өөрийгөө танилцуулаарай. Уянгаа гэдэг Уянгаа хэд хүүхэдтэй вэ? нэг хүүхэдтэй. За баярлаа. За Уянгагийн нэгэн Ами Эрдэнэнд байна. За ингээд дэлгэцэн дээр сонголтуудыг харцгаая. Уянгагийн шилийг бас авахулж үзмээр ч юм шиг те. Тэгээ шилийг Шилний авъя. цаана нуугдаж байгаа үзэсгэлэн харцгаая. За маш гоё хамартай, гоё нүд хөмсгтэй. Хоёрыг харж байна. Гурав дахь оролцогчийг харъя. Нилээ ойролцоо харагдчих шүү. Тийм байна те. Амар нүд ч гэсэн. Их ч юугаа чихээ харуулж болох уу? За чих. Чих яг нэг тийм сонин содон бол биш те. Зүгээр жирийн. Гэхдээ ер нь хэлбэр айгүй ойролцоо харагдчих юм. За. Өхөнтэй. Хамарч гэсэн ойролцоо юм. За дөрөв дэх сонголтыг харж байна. За. За дараагийн сонголтыг харъя. 7. Болоо. За 8 дахь сонголтыг харъя. Ой. За арай өөр юм тий. Амар уруул арай өөр харагдчих байна. Ядлахын дээлмэл өмсч байгаа юм. Хөө илгүүдэн ч одоо. Яа. Яа. За ингэ сонголтыг авъя. 3. 3. 3. Итгэлтэй байна уу? Итгэлтэй байна.
Ингээ үзэгчтэй оролцогчийн маань сонголт 100% итгэлтэйгээр 3. Ингээд хамтдаа зөв хариултыг харцгаая. Дээр зогсож байгаа оролцогч танай ээж мөн үү? Мөн. За хоёр оролцогчийн тайлбар гол руу ирж байна. Ээжийг харахад бол их залуухан тий энэ том охинтой гэж бол харагдахгүй байна. Охиныг хэн гэдэг вэ? Намайг Англиум гэдэг. Англиум хэдэн настай вэ? 10 настай. За англиум мэдээж хүүхэд болгон хүсэл мөрөөдөлтэй байдаг штэ. Тэ? Том болоод ийм хүн болно, тийм хүн болно гэж боддог. Англиумны хувьд том болоод юу болохыг хүсдэг вэ? Зураач. Зураач. Оо, за. Манай англиумны хувьд аав ээж хоёр нь зурдггүй эсвэл өвөө эм нь зурдггүй? Үгүй манай гэр бүлтнийх ямар яг урлагийн талын хүн бол байхгүй. За. Багасаа хэвлээд би уран бүтээлч болно гэж айгүйх ярьдаг байсан. Тэгэл нөгөө зургийн дугуйлан могуултанд явуулаад ирсэн бас айгүйх нөлөөсөн байх гэж боддог. За англиум бол угаасаа хар багын л уран бүтээлч сэтгэхүйтэй тий. Аав ээжээс хамааралгүй хараат бус өөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө өөрийгөө услаад явцдаг хөөхөд байна. Ингээд англиумынхаа ирээдүйн мөрөөдөлд нь хамгийн том амжилт, ад жаргал, хамаг сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. За баяр хүргэе. Ядмаа. Хоёр оролцогчийг дараалан зөв тааж чадлаа. Ядан маань ер нь нэвтрүүлэг тэмцээнд оролцохоор ер нь л жоохон ялагч болчих гээд идэх юм шүү. Жоохон энэ жил жоохон яндатай байгаа ч. Тийм үү. Ингээ 100 чигээрээс дахин сонголтыг хийе. Дахин сонголт. За сайхан аауд тэр дээгүүр. Аауд дээгүүр байна да тий. Гэг. За чицэг Джеймс дэлгэрч байна гэдэг шиг гоё цамцтай. Ингээ үзэгчтэй оролцогчийн маань сонголт гээ. Сайн байна уу? Сайн байна уу? За үнэхээр гоё цамц өмссөн байна. Маш сайхан харагдаж байна. За өөрийгөө танилцуулаарай. Батэрдний цолбоо гэдэг. Цолбоо ах маань хэд хүүхэдтэй вэ? 2 хүүхэдтэй. За баярлалаа. За ингээд энэчнээс оролцогчийнхоо 2 хүүхдийн нэгийг олно. Ингээд дэлгэцэн дээр зургуудыг харъя. Ерөнхийдөө нэг гоётой. Шаардуу царайтай хүн баг шиг байна тий. Их гоё ярьсны өнгөтэй, их гоё ярьстай байна. За дараагийн сонголтыг харъя. 5. Нэг хүүхэлтийн киноны гол дүртэй адилхан байгаа зү хөрхөн нэг юм цөм хөрчөө яваад байдаг нэг хөрхөн хүү идэв ш. Нилээ адилхан харагдаж ах ч вэ. Хөмсөгч гэсэн. Хөмсөгч гэсэн. Инээл гэж үзье. Гээ дээр зогсож байгаа оролцогч маань инээгээд өгөөрэй. За 8 дээр зогсож байгаа оролцогч инээгээрээ. За ер нь төстэй шүү гэхдээ. Тийм байна уу? Тийм байна. За мэдээч сонголттой нь бол таних. За ингээ хамгийн сүүлийн оролцогч буюу Арвиг хараад дуусаж байна. Эргэлзэж буй оролцогчийг дахин харах боломжтой. 8 9 2 чи жоох. 8 9 9-ийг дахин харъя. За. Чих бол нилээ ойролцоо, нүд ч гэсэн ойролцоо юм байна. За, тийм байна те. За 9-ийг харна гэсэн үү? Тий. За 9-ийг харлаа. Эцсийн сонголт 8. За энэ удаад буруу хариулах юм бол 2 сая төгрөг өгнөөс 500 мянган төгрөг нь 76 нисэн яваад өгнө. Зүгээр үү? За гайг баха. За оролцогчийн маань сонголт 8. Ингээд хамтдаа зөв хариултыг харцгаая. Гээдээр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Биш. За мэдээч хоорондоо адилхан хүмүүсийн хорвоо дэлхийд зөндөө байдаг. Гэхдээ тэд бүхэн хоорондоо огт хамааралгүй байдаг. За жишээ нь бол энэ гээдэр зогсож байгаа оролцогч 8-2 л дэндүү адилхан байгаа байхгүй тий? Арсны өнгө, ерөнхий нэг юм Яг нэг царайны төрх ерөнхийдөө нэлээд төстэй байна. Тий. Гэхдээ биш байлаа. Ингээд 9 нэр тийм болоо да. Төмөр нөрөө харуулж эхэллээ. За мөнгөн дүн мэдээ сая 500 мянга болсон. За мөнгөн дүн чи яах вэ тий? За яах вэ?
За ингээд зүүн жигүүрээс дахин сонголтыг хий. Гээг үргэлжлүүлж болно, дахин шинээр сонголт хийж болно. За гээгээ үлдээж агаад. За дараа нь нухацтай Дараа нь үзэх юм дээ. нухацтай үзнэ. За ингээд дараагийн сонголт. За одоо яага сонгочих. Оролцогчийн маань сонголт. Яа. Сайн байна уу? Сайн байна уу? Хин гэдэг вэ? Намайг Мэдгмаа гэдэг. Мэдгмаа их чи хүүхдтэй вэ? 2. Баярлаа. За Мэдгмаа их чи 2 хүүхдийн нэг энд байгаа. Ингээд хамтдаа оролцогчдыг харъя. Жог инегээд. За оролцогч маань инегээд өгөөрэй. Мэдгмаа их чи. За дараагийн сонголтыг харъя. Бас тэ. За зөв. За хоёлаа алдсан ш. Алдсан шүү дээ. За ингээд хамгийн сүүлийн оролцогч буюу 10 дугаартай оролцогчийг. За нэгийг дахиад харъя. Хажууд шаа. За Мэдгмаа их хажууд шиг ингээд өгөөрэй. Чихээ харуулаад. За ядмаа би одоо чадахгүй шүү. За яг нэг дээр буу. Алдах юм бол. Одоо алдахгүй хаа. Алдахгүй юу? Оролцогчийн маань сонголт 1. Хамтдаа зөв хариултыг харцгаая. За хоёул нэг аз дуудаа цогчих юм уу? За тэгээ. Энд ч бас ливгүй аяа шүү те. Тийм багаз. Харин тийм байна. Тэгэл ливгөө нэг юм төгшүүртэй те. Ингээд яа дээр зогсож байгаа оролцогч танай ээж мөн үү? Мөн. Йоо. Тийм бүжиг манай амар тийм. тийм гоё бүжигдэлтэй ядмаа заа нэг ингэж Тайзан дээр л гоё болохоос биш. жирийн үед бодлаа юу? Жирийн үед айгуу дараа. За. Сайн байцгаана уу? Сайн. За. Миний хувьд бол би ингээд ээжийг харчаад нэгийг харахад надад бол ямар ч төсгүй санагдсан. Би ядмыг яаж ингээд таагаад байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Одоо ингээд чих ингээд яг ирүүний юм царайны төрхийг ингээд хараад хацрыг та ингээд хараад үзвэл. За. Тэгээ хамар бас нэлээ ойролцоо байгаад байна л та. Тэгээл Ядамт нэг юм өөр мэдрэмж байна те. Тийм үү? За охиныг хин гэдэг вэ? Намайг Сод Илэг гэдэг. Сод бэлэг. Сод бэлэг хэдэн настай вэ? 10 настай. 10 настай. Айдын том уу баг уу? Баг. Баг нь. Сод бэлгээ. Чи ээжтэйгээ адилхан уу эсвэл аавтайгаа адилхан уу? Аавтайгаа адилхан. Тэр аавтайгаа адилхан. Чи яаж аавтайгаа адилхан хүүхдийг таагаад байна? За ээжийн хувьд Бит хоёр өөр. яг өөр те. Би зөв хэлсэн үстэй. ер нь бол яг хамгийн төстэй л байл л да яг гээд бус оролцогчтой харж бусдаасаа юу? байгаа. Бэлгийн нүтэл байна. Тийм байна те. Ядамд их юм байна те. Хоолой байна, бэлгийнүүд байна. 90 бас их ойролцоо байгаа. Тэгээд би хажууд шээ харуулад байдаг чи ер нь бол яг Оо, нарийн харсан байна те. Сад бэлгээ. Ээжтэй хандаад, аавдаа хандаад, эгчтэй хандаад хэлэх үг байна. Гэр бүлийнхэндээ бүгд нь хайртай шүү. Аж аргал хүсье, сайн сайхныг хүсье. Оо. За. Эч нөхөндөө хайртай. За, гэрбэл. Ажаргал хэсэй. За хоёр. Сад бэлэг өстө хөрх охин биш үү? За тэгээд ээжтэй ажилттай байгаарэ. Гоё нэг юм. алдсан чи нэг жоохон Шарн хөдөлцөн үү? нэг жоохон Ядам шартай юу? Амар шартай би. Тийм шиг байна тий. Нилээн шартай. Мэдрэгдээд байна. Ой тий. За ингээ үзэгчтэй ядам маань 3 оролцогчийг амжилттай тааснаар сая 500 мянган төгрөгийг халаасандаа авч үлдэж чадсан хിവэр байна. Ингээд тун удахгүй хэсэг хугацааны дараа эргүүлзье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр эрүүл байх амархан Vitos брэнд хамтран ажиллаж байна. Удахгүй эргүүлцгаая. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй нэгдүгээр үе маань ийхүү амжилттай үргэлжилж байна. Ядам маань 3 оролцогчийг ямар ч найраагүй сайн таасан. Гэхдээ нэг л удаа бүдэрсэн. Нэг бүдэрсэн. Зүгээр үү? Гайгүй. Бас нэг удаа бас алдах юм байна шүү дээ, тий. За одоо яаж ийн? Шарн хөдөлцөн. Ингээд ч ирсэн. Ингээд. Одоо яг алдахгүй дээ. Үзэндээ. За ядам маань одоо 4 оролцогчийг таана ингээд зүүн жигүүрээс дахин сонголтыг хий. За одоо И. И. Тий. За яагаад их сонгож байна? Одоо ихч маань хамгийн настай нөхч гэнэ удаан зогсоогоод явах. За. Ингээ оролцогчийн маань сонголт И.
Сайн байна уу? Сайн байна. За та өөрийгөө танилцуулаарай. Намайг Гал гэдэг 2 хүүхэдтэй. Гал эгч маань 2 хүүхэдтэй маш гоё харагдаж байна. Сайхан Монгол хэлээр гоёсон байна. Баярлалаа. За хоёлын оролцогчдыг дэлгэцэн дээр харъя. Харцангуй том хүүхэдтэй байх бах Тий. гэж бодож байна. За ингээд дараагийн дөрөвдүгээр оролцогч. Илч маань шилээ аваад өгч болох уу? За та шилээ авчаа зогсоо. Баярлалаа. Вау, шилээ авсан чинь манай Гал эгч гал шиг асч шít. За ингээл нэлээд өстэй байна да. Тийм ээ. Тийм байна. Гоё инээгээд өгөөч. Одоо яг хацар энэ. За Гал эгч маань инээгээрээ. Тийм, За тав дээр зогсож байгаа оролцогч маань инээгээрээ. За. За баярлалаа. Ингээ 8 дахь оролцогчийг харъя. Намайг алдуулсан шүү. Тий. 9 дахь оролцогчийг харъя. За. За ингээ хамгийн сүүлийн 10 дахь оролцогчийг харснаар оролцогч нар дуусч байна. За ер нь бол эргэлцэж болно, эргэлцэхгүй ч байж болно. Заавал. За эргэлцэхгүй л хэлчихэ дөө. За тэхүү. Тэгээ. За 5. 5. Тэ. Ингээ үзэгчтэй оролцогчийн маань сонголт 5. Ингээд хамтдаа зөв хариултыг харцгаая. Ер нь таацсан баха. Хоёулаа зэрхэн инээгээд байгаа чи. Энэ нэр ястаа хэцүү аа юм а тий. Дээр зогсож байгаа оролцогч. Таны ээж мөн үү? Мөн. За баярлалаа. Хоёр оролцогчийг тестийн гол руу ирчвэ. За үнэхээр мундаг юм байна. Ялагдашгүй ядам май. За ингээд 4 оролцогчийг амжилттай зөв тааж чадсан. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Би анх удаага амьдралдаа Гал гэдэг нэрийг сонсож байна. Манай ээжийн ах дүүс бүгдөө тиймэрхүү нэртэй. Гал дүүс, оч, цог. Оо, гал дүүс, оч, цог, Төмөр гэж би галт гэж би. Нэр бага байдаг. Төмөр гэж байгаа юм байдаг. Оо. Манай цагтыг төмөр гэдэг. Бас онцгой нэртэй. Гал ихчээ. Үнэхээр сайхан нэртэй юм а. Та айлын хэддэх одоо хүүхэд вэ? 5 дахь хүүхэд. Ер нь яагаад ингэж хүүхдүүд ийм гоё гал дүүл, оч, цог гэдэг ийм гоё нэрнүүд өгсөн юм болоо? Яаман тань өөрөө явж чагаал өгчтэй гэсэн шүү дээ. Манай өвөөгийн л сонголт тахта. Миний хүүхдүүд харин намайг ийм гоё нэвтрүүлэгт оруулсанд би их баярлж байна. Миний ах эгч дүүнэр одоо үзэж байгаа. Би бас бүгдээрэнд нь баярлалаа л гэж хэлье. Бүгдээрэнд нь хайртай шүү. За миний ах ээж нь хайртай шүү. За баярлалаа. За ингээд танай гэр бүл таг жаргал хамгийн сайхан бүхнийг чин сэтгэлээс өрөө. Саруулаа баярлалаа. Баярлалаа. Маш сайхан энергитэй хүмүүс шүү. Өстө нөгөө галаас бид нар дулаан энергийг авдаг штэ тий. Гарын алгаа бие ингэж дулаацуулж энерги сэлвдэг. Яг тэр шиг гал ихч саруулах хоёроос маш сайхан дулаахан энергийг авлаа. Чи авсан уу? Яа. За авсан гэж байна. За ингээд ядмаа. Одоо хоёулаа 3 оролцогчийг амжилттай зөв тааснаар сая 500 мянган төгрөгтэйгээр 2 дахь шат эхэлнэ. Ингээд зүүн жигүүрээс сонголтыг хий. Зя. Одоо Г-тэгээ дахиад зурлалтна. Ингээд үзэгчтэй оролцогчийн маань сонголт дахин Г. Ер нь давхар дахиад ажиглал байлаа л да түрүүнээс шүү. За ялагдашгүй ядан маань таныг заавал таана гиндэ. Сонголтыг харцгаая. Энэ оролцогч дээр эргэлцсэн. Тэгсэн. Манай хоёрыг гоё инээгээд өгөөч. За ингээ хоёр дээр зогсож байгаа оролцогч Шүдээ гаргаад инээ. инээгээрээ. Шүдээ гоё гаргаад. За ер нь ойролцоо шүү. За инээлж шүү ядан минь би. Бас мингтэй байна. Өмнө хоёул гоё алдсан тий. Гоё алдсан, astаа гоё алдсан. Тий. Апл бас төөрүүлдэг царай байгаа зү тий. Харин төөрүүлж Нэг шүү. сайхан буянтай нэг юм Монгол төрх байдаг шүү дээ тий. За. За 8 дээр хоёлаа алдсан. Алдсан. За ингээд оролцогчийг харах уу? За тэгээ. За 10-ыг харъя. Хүмсэг бас нэлээд хүм байна. За дараагийн. 10 дахь оролцогч. Эргэлзэж байгаа оролцогч байна уу байхгүй юу? Эсвэл шууд сонголтыг авъя. За 2 дээр дахиад нэг харч. За 2-ыг дахин харъя. Манай хоёр хайжууд тийшээ хараад өгч. Ирүү мэрүү бас л тий. Тийм байна тий. Яа. Хамар жоохон өөр юм тэрнээс биш.
Ерөөсөө нүүрний хөрөл гарахгүй те. Ямар хэцүү юм бэ? Ямар шив өгөхгүй те. За ингээ сонголтыг авъя ядмаа. За одоо тэгэл алдвал алдаг. Шууд 2 дээрээ 2 сонгоод үзье. үзэгчтэй ядмын сонголт 2. Хамтдаа зөв хариултыг харцгаая. За ядмаа. Айч энэ. Нэг удаа алдсан шүү дээ гээдэр те. Тэгэхээр Октод ер нь аавыгаа дүүрээдэг л дээ. Тэгээд ааха. За нэлээ одоо эргэлзээтэй байна. Гэхдээ магадгүй ээжигээ дүүрээсэн юм билүү. Яаж мэдлээ. тийш дээ. Гээдэр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Мөн. Йоо. За ямар гоё юм бэ? Хоёр оролцогчийг тайлбар өрж байна. Ондог юм аа, ядмаа. Яаж таагаад байна? Хөөе таачлаа шүү дээ. Яндатай байна тий. Ээжигээ дүүрээсэн л хөөсөн л да. Тэгээ яаж таасан ээжигээ дуурайсан үнийг. Гэхдээ ер нь бол яг эрүү хөмсг бол нэлээ адилхан л. Надаа ерөнхий төрх Тий. төстэй санагдсан. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За ядмын талд үнэхээр энэ зүв байлаа. Өмнө бит хоёрыг нэг алдуулсан тий. За тэгж алдахад ямар санагдсан? Санаа. Санаа. Уу яагаад байна гэ тий? Тэг санагдсан уу? Ээжтэй болон дүүдээ аавдаа хандаж хэлэх үү байна уу? Гэр бүлдээ дэлхийгээс том хайртай шүү. Оо ямар хөө. За мэдээч аав ч гэсэн хоёр нандин сайхан охиндоо болон хайрт хандаа зориулсан. Энэ нэвтрүүлэг үзэж байгаа хандаа болон хоёр охиндоо маш их хайртай шүү. Өчигдөр бас нэвтрүүлэг оролцох гэж Эрдэнэтээс зорж ирсэн байгаа маань хоёр. Оо ямар Эрдэнэтэд гоё. амжиж байгаа гэсэн байгаа. Вау! За ингээд танай гэр бүл аж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн өрөө замдаа сайн явцгаагаарай. Баярлалаа. Маш их баярлалаа. За Эрдэнэтээс зорж ирсэн байж тээ ядмаа. Ямар гоё. Бас учрал бай тээ Эрдэнэтээс зорж ирээд зочин маань Эрдэнэтийнх. Тэ? Гоё юм. Өстой гоё юм тий. Эрдэнэт хот ер нь ямар хот вэ? Ер нь гоё шүү дээ. Яг гоё цэвэрхэн тий. Тийм, цэвэрхэн юм тайван. Ер нь бол яг амьдрахад юм амар гоё тохиромжтой. Ямар ч стресс байхгүй. Тийм, маш гоё юм нэг тайван газар тий. Стрессгүй юу? Стрессгүй. За одоо ядам Эрдэнэттэй амьдрдаггүй эсвэл хаана амьдрдаг? Одоо бол хотод амьдарч байгаа. Одоо бол хотод. Эрдэнэтээс хэдэн жилийн өмнө хот руу орж ирсэн байх вэ? За нэг жил гарсан 2 жил шахал болж. 2 жил шахав. Ойрхон болохоор байнга ирээ очиж Тий, байдаг. ер нь бол байнга ирээ. Тий, Эрдэнэт бол хот штэ баг тий. Сайн хотын статус авсан байна. Авсан уу тий? Орхон аймаг биш болсон Эрдэнэт хот За болсон. Эрдэнэт хоттой баяр хүргье. Ямар гоё юм тий. За ингээд сонголтыг зүүн жигүүрээс дахин хий. За. Б. 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 За. Оролцогчийн маань сонголт Б. Сайн байна уу? Сайн байна. За өөрийгөө танилцуулаарай. Намайг очир үеийн болор гэдэг. Болор. Тий. За хэдэн хүүхэдтэй вэ? За эхнэр маань одоо жирэмсэн. Хоёр дахь нь гидсэндээ байгаа гэсэн. Оо, за баярлалаа. Ингээд нэг эзэнд болно, нэг нь энд байна. Тэ. Тийм байна. За, ах маань гоё шилээ аваад төгчхнүүднийхээ шилээг аваад. За шилний ард бол их гой зүйлс нуугддаг шүү дээ. Энэ сайхан хамарны өндөр нуруу тийм ээ. За ингээд дараагийн сонголтыг харъя. Бас чих үү. Хүй. Энд чи харин. За. Хагаад шилээ аваарай. Гоё шилээ авчих. Мөн ямар хөөрхийн заа гинэ. Нүд бол түр яг л За байж. долоо дээр зогсож байгаа оролцогч инээ. Камер руугаа хараарах юм дөө. Инээгээрээ. Чих бас ойролцоо байна те. Гоё инээгээд өгчих та. Аав инээдхүү. Үнэхээр хөрөл гарахгүй юм те. За дараагийн сонголтыг харъя. За ядмаа ер нь бол эргэлзэхгүй шууд хариултаа ойлоогүй яа Тэгээ гэдэггүй. дөө тэгээ за. За тэгээ 8. Ингээд 9 дахь оролцогчийг харъя. За. Оролцогч 10 дахь оролцогчийг харъя. Сонголт За. эсвэл эргэлзэж байна уу? 7. Ямар вэ? 7? Шууд 7. Шууд 7 юу? Тий. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Энэ миний амар дуртай тоо 7-гийн тоо. 7 юу? Тий. За. Яг итгэлтэй. Ингээд оролцогчийн маань дуртай тоо болох 7. Хамтдаа зөв хариултыг харцгаая. За ер нь мөн баха яг бишгээ хэлчихгүй л гэсэн шиг аав руу гараад байна нөгөө шүү. юу? Гэтэ ерөөсөө хөрөл гарахгүй. Аав нинэгэд ш. Хинэгэд юм. За одоо инеч. Б дээр зогсож байгаа оролцогч чиний аав мөн үү? Мөн. Мэдээ даашаа. Мэдээж тэгэлгүй яах
гайхавтай те. Аавын таацсан ч бүр ингээ баяр баясгалтай нэг юм гэрэл гээгээтэй болоод эхэлсэн те. Сайн уу? Сайн. Чи ямар хөөрхөн илүүтэй юм бэ? Чамайг хэн гэдгийг? Чингислэн Чи хүслээ хэдэн настай вэ? 6-тай. 6-тай юм уу? За, чи хүслээ сая чи яагаад инээсэн бэ? Аавыгаа таниад. Оо, чи аавыгаа түрүүнээс биш ингээд хайгаад байсан уу? Тэгээд аавыг ингээд олоод таниулсан чи гой санагдсан уу? За. Үнэхээр адилхан байна нэрээ. Ингээд аавыг таахгүй байсан бол чамд ямар уу? Юу үгүй. Муухай юу? Одоо ингээд удахгүй дүүтэй болох гэж байгаа юм биш ямар санагдчих байна? Гоё юу? Ямар адилхан хөвгттэй юм бэ те? За ер нь бол анх төрөөл ихнэр надтай холбогдоод за яг л чи юм байна гэх. Тэгээд би гараад ирэнгүүт яг л миний багын зургуудаа хүртэл яг л би багтаа яг л юм байсан яг. За ингээд хүүдээ зориулаад удахгүй эрүүл мэнд амарж их сайхан хандаа зориулаад хэлэх үг байна уу? За хүүдээ бол хайртай хамгийн дөрөнд. За ээжтэй бол маш их хайртай. 5-5 хүүхдийг бүсгэж өдөө зэрэгтэй өргөсөн. Ээжийг нь хэн гэдэг лээ? Уланбаяр гэж. Уланбаяр. За. Тэгээд одоо хоёр дахь охин баггүй. Хүүсийн доторх болсон. Тэгээд хоёр дахь хүүхдээ маань охин хүүхдийг хөвлөдөө ингээд төрүүлээд боожуулаад одоо ингээд төрүүлж байгаа их нэртэй хайртай шүү. Хоёр хүүхдийнхээ өмнө аав нь том хариуцлагатай сайхан амьдрнаа гэж хэлээ да. Хайртай шүү. Ямар гоё юм баярлалаа. Чи хүслээ аавтай хайртайгаа илүү үнсэдэх үү? Хайртай. За. Баярлалаа чи хүслээ. Ядарсан юм уу? Ядарсан уу? Тийм ядар. За баярлалаа чи За, хүслээ. баярлалаа. Нэвтрүүлэг дээр жарсан баярлалаа. За. Ачаарал хүсье. Баярлалаа. За ямар вэ? Үнэхээр адилхан байна. Үнэхээр адилхан байна Үнэхээр адилхан тий. байна. За ядан бол өнөөдөр үнэхээр ёндоолог, мэдрэмжлэг тий. Тал байгаа юм байна. Ёндоотой л байна да тий. За. Дахиад сонголтоо. Зя. Зэ. Ягаад? Зүгээр л яг тэг санагдлаа. За, ингээ оролцогчийн маань сонголт зэ. Сайн байна уу? Сайн байна уу? Амар төвшин гэдэг хоёр хүүхэдтэй. За, баярлалаа. За, манай аавтай адилхан нэртэй юм байна. Намайг амар төвшингийн хишиг далаа гэдэг. За, ингээ оролцогчдыг харъя. Ээж бол маш гоё хүмсэгтэй, маш гоё хамартай. Яг юм Монгол эмэгтэйчүүдийн Монгол хаттын нүд гэдэг те маш гоё нүдтэй. Бүсгүй байна. За энд чи яар жоохон төрчгүй яач вэ? Зя. Энд нүд явж штэ. Яг төөрөгч. Хамар бас яг адилхан байна те. За ингээ эргэлдэж байгаа оролцогчийг дахиад харах боломжтой. Эргэлцэх. Сонголт шүү. Шууд сонголтоо хийч. За хэдэ? 10. Үзэгчтэй оролцогчийн маань сонголт 10. Ингээд хамтдаа зөв хариултыг харцгаая. Ямар ганга өстэй юм бэ? Хамар нүд бол үнэхээр адилхан байна. Уруулч гэсэн. Зэ дээр зогсож байгаа оролцогч танай ээж мөн үү? Мөн. Мөн. За мөнөдийг тайлбарлаж байна. Гоё юм уу? Гоё наа. За үнэхээр чи нэг юм шокны байдалтай юм шүү. Гоё байна гэдэг Энэ нүуник ингээд таагаад байгаа итгэхгүй л байгаа юм л та. За ядан маань бол итгэхгүй мөртлөө бодит байдал дээр бүр аимшигтэй сайн тааж байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингэж битээ адилхан бай. Тий. За сайн уу? Сайн уу? Чамайг хэн гэдэг? Булган 8 настай. Чамайг хүмүүс ээжтэйгээ адилхан гэж хэлдэг үү? Заримдаа Чи аавтайгаа адилхан уу эсвэл? ээжгүй аавтай. Аавтай адилхан юм уу? Үгүй шүү дээ. Чи ээжтэйгээ дэндүү адилхан байна тий? Тийм, үнэхээр Чи адилхан. аавыгаа юуг дуурайсан гэж боддог вэ? Нүдэн. Нүдээ. За бас магадгүй тий. Ээж хоёр нь хоорондоо адилхан хүмүүс байж магадгүй юм тий. Хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэдтэй. За том нь Том нь бага нь 4 настай. 4 настай. За хүү юу охин нь? Охин. Охин.
За мэдээч том охин дүүгээ мэдээж сайн харж тусалж байна уу? Маш сайн хардаг. Тий. Бид хоёр ч ерөөсөө харцаараа ойлголцдог байхгүй. Оо за. Эхлээд анх гарахад бид хоёр ч ихчтэй байсан. Одоо арай гайгүй байсан. Ихчт үгээд яваад нэгсэг. 20 30 40 жилийн дараа энэ сайхан хүүхэд нас залуу насаа эргөө үзэх бах. Тэр үедээ эргэж үзэхэд сайхан сэтгэл төрүүлэх сайхан үгсийг хэлээч. Ээжхийн захиасыг л сайн дагаж яваарай. Сайн өмнө болгож явахын тулд хичээж байна да. За. Хоёр охиндоо маш их хайртай. За баярлалаа. Охиных нь хувьд ээжтэй хандан зориулсан хэлэх үг байна уу? Би гэр бүлтэй хамхан сайн хайртай. Оо яа гөрхи. Ээжтэй хайртай гэдээ үнсэдэх үү? Би сандаа маш их хайртай. За баярлалаа. Танай гэвэл ачаараад хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө баярлалаа. Ямар хөөрхи юм бэ? Ээжээ би чамдаа хайртай шүү гэж шин. Ингээд үзэгчтэй нэгдүгээр шатнд 2 сая төгрөгтэй байсан. Нэгдүгээр шатны төгсгөлд сая 500 мянган төгрөгтэй үлдсэн байна. Нэг удаа алдсан. Заах тий алдаа л. Зүгээр штэ. Гой баттай гаргачлаа тий. Оо тийм үү? Тий, ер нь бол тэгчлээ. Шүтэлтэй юу? Тий. Бас нэг юм жоох юм байгаа мөн үзэгч гэх юм уу. Оролцогч маань ганцхан алдаж 7 гэр бүлийн амжилттай таасан байна. Бүгдээрээ баяр хүргэе. Ингээд нэгдүгээр үе маань ийхүү амжилттай өндөрлөж байна. Удахгүй 2 дугаар үе дээр эргэн уулзцаая. Бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань амжилттай үргэлжиж явсаар 2 дугаар шатын хаалгыг татаад ороод ирлээ. За сэтгэл хэр байна? Сэтгэл маш өндөр байна. За. Яа. Яаж хэцүү гурав гэсэн. Чи ямар наашаа харал та. Ямар хэцүү юм бэ ингээ Нүг ажил хийгээд өөрөө хугацаа бага байгаа. Яа. За хоёлаа одоо яг ингээ өөдөөдөөс харж яах ярилцъя тэхөө. За. За ядмаа баг насандаа хэр одоо үүмүүлдэг эсвэл өөр юм даруухан за аль нь Ер нь амар сахилахгүй их хөдөлгөөнтэй хөвгт байсан. За. Тий, би хөлбөмбөг бас их тоглодог. Ер нь гайгүй тоглолчнаа. Сакс. Сакс нэг тоглохгүй. Оо тийм үү. Тэг яаж юм өндөр юм бэ? Ядмаа. Яг тэгэл хөлбөмбөг тоглолт. Хөлбөмбөг тоглохоор өссөн. Тэг манай аа бас өндөр л төө. Тийм баха. Удам нь өндөр ээжж мэдээч бас ийм өндөр бах тий. За хөлбөмбөгөөрөө тэгээ хэр дагнж ер нь явсан бай. Ер нь лигт орж исэн. Лигт орж Тэгээд исэн. бэртэл аваад болсон баг. Чамаг ер нь бол бэртэл аваагүй бол нэлээд явах юм ирээдүйтэй тоглогч Тийм байсан. би яг давтлагч чиглэлийн хагас хамгаалагч хийдэг байсан. Тийм. Гэтэ яг 17-д тоглоод тэгээ бэртэл аваад шууд болж исэн баг. Жоох эртүүлсэн Тийм байх, эртүүлсэн. За манай ядан бол ер нь төрөл бүрийн ястай, элдвтэй тийм хүүхэд байж. Ер нь нэлээд сахилахгүй хүүхэд байсан. Мэдээч эрэгтэй хүүхдүүд бүгдээрээ л сахилах байдаг тий. За хэдэн наснаас ингэж намс сууваа эсвэл нэвтрүүлэгт ороод юм байна уу? Ямар вэ? Ер нь бол Окүнэн ер нь бол амьдрал дээр гэхдээ ер нь бол дараахан л. Дараахан. Найзууд дундаа л юм болохоос шүү дээ. Тэрнээс Хин шүү дараахан. Өөрөө л нотлох. Найзууд бас боржгончууд нотлох. Боржгончууд гэдэг шиг. За ядан маань ер нь нэлээд дараах юм байна тий. За ядмаа чиний хамар хиний хамар вэ? Энэ бол ээж гадлаа гэдэг. Ээжийн тал юм өндөр хамартай тий. А бусдаар бол яг л аав. Аав. Тий. Манай ах ихч хоёр ч гэсэн яг ер нь л аавтайгаа илүү адилхан. Маш гоё юм өтгөн харамсгтэй хүмүүс байдаг бахын тий. Манай ядам нэрээ ямар мэрэгчлээ гэлээ? Би нэг Замын инженер. Замын инженер. Оо ямар гоё ямар мундаг юм тий. За манай замын инженер ядам аав ээж хоёртоо хэр их хайртайгаа хилдэг вэ? Эсвэл илэрхийлдэг вэ? Ер нь бол нэг тэгж за ээжтэй бол мэдээж илэрхийлэн. Тэгээ аавдаа бол нэг тэгж илэрхийлж чаддгүй. Манай аав ерөөхдөө нэг ийм одоо хүүхдтэй нэг жоохон хатуу хүн байдаг шүү дээ. Тэгээ яг тийм хүн яг юм яс амар тийм хүмүүжлэлтэй байлгахыг хүсдэг хүн байхгүй юу? Тийм болохоор. За ядмаа тэгвэл хоёулаа аавдаа зориулаад хайртайгаа хэлээд өгөө. Тийм тэгээд намайг хөрөл мөхийн ядна гэдэг. Тэгээд энэ нэрээр овглоод явж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг. Тэгээд энэ тэмцээнд би аавынхаа нэрийг жоохон ч гэсэн гаргахыг хичээсэн. Тэгээд мэдээж жоохон ч гэсэн биш бүр нэлээд томоор гаргалаа те. Тэгээд аавдаа маш их хайртай шүү гэж хэлье. Ямар хөөрхөн баярлаа. За манай ядам ингээд ямар тач аавдаа хайртайгаа
манай нэвтрүүлгээр дамжуулан хэллээ. Мэдээч эрэгтэй хүмүүс яг нь ер нь жоохон юм бүрэг байдаг штэ. Төдийлөн бас аав ээжтэй нэг хайртай маяртай гэдэг чадахгүй те. Эмэгтэй охтууд бол нэлийн ялан байдаг. Ээж гişүгээ те. Манай ядан бол мэдээч маш юм хүмүүжлтэй. Бүх юмд ийм амжилт гаргахыг хүсдэг ийм хүсэл мөрөөдөлтэй, зориг тэмүүлэлтэй маш мондөг ухаалаг залуу байна. Тэгээ бас ядмынхаа цаашдын ажил үйлстэй хүссэн бүхэн метр 88 шиг байгээ. Манай ядмын өндөр метр 88 бол маш өндөр. За ингээд хүссэн бүхэн сайхан өндөр байгээ. Ингээ ядмаа 2 дугаар үеийг эхлүүлгөө. За тэг. Ингээ үзэгчтэй нэвтрүүлгийн 2 дугаар үе эхэлж байна. 2 дугаар үеийн дүрмийг танилцуулъя. За чиний таагаагүй үлдээсэн 3 оролцогч энд байна. Таагаагүй үлдээсэн 3 хүүхдүүд энд байна. Эд гэрийг 60 секундын дотор дэлгэцэн дээр зөв байрлуулснаар зя. Сая 500 мянган төгрөг маань 3-аар үржигдэнэ. За мэдээч ганцхан оролцогчийг зөв таах юм бол сая 500 мянга тэр чигээрээ үлдэнэ. Гурвуулынгийн алдах юм бол сая 800 600 мянган төгрөгөн дээр буух нэ. Ойлгомжтой. За ингээ ядан маань ойлголоо. Ингээд цагийг явуулж эхэллээ. За ингээд ингэж мингээд яшаа. За. За ингээд 27 секунд, 26 секунд бэлэн болсон бол цагийг зогсоож болно. За. Зогсоох уу? Зогсоё. Цагийг зогсоё. Ингээд үзэгчтэй оролцогч маань цагийг зогсоолоо. Ингээд хамтдаа зөв хариултыг харцгаая. Ж дээр зогсож байгаа оролцогч танай ээж мөн үү? Биш. Сандарсан уу ядмаа? Сайн нэлээ ингэж шууд жоохон божигчлаа тий. Дараагийн зөв хариултыг харцгаая. Дээр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Мөн. Мөн гэдэг юм. Энэ яг сольжчихлээ бас бодоод байсан юм а. Түрүү яг ингэж үзснэ. Зүв байрлуулаад зогсоосон чинь мэдээч маш алдаатай Харин харагдчих тэгж тийм. харин тэгж. Ингээд хамтдаа сүүлийн зөв хариултыг харцгаая. Дээр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Биш. Яг тэглээ л дээ угаасаа. Сандарсан уу? Ер нь 60 секунд жоохон бага юм тий. Гэхдээ зүгээр штэ. Зүгээр. Хоёлаа нэг оролцогчийг зөв тааж чадсан. Мөнгөн дуун сая 500 мянга хэвээр үлдлээ. Ингээ үзэгчтэй тун удахгүй 3 дугаар үе шаттай бид уулзах болно. Бидэнтэй үргэлж хамт байж, бидэнтэй хамт тоглодог. Үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. 3 дугаар үе дээр удахгүй эргүү уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр эрүүл байх амархан Vitos брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. Удахгүй эргүү уулзцгаая. Үзэгчтэй нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил бидний аялал 3 дугаар үе шат дээр ирсэн байна. За ингэ сэтгэл хэр байна? Сэтгэл өндөр байна. Одоо ажилласаар л байна гэхгүй. За манай ядам ер нь бол маш сайн ажигч хүн юм байна. За түүнийг бол батлан харуулж байна. Ингээ сая яг ингээ орхос өмнө ингээд бүгдээсээ хараад таанч харагдахгүй байна. Харагдахгүй л та. Тийм харанхуйц сайн харагдахгүй. Жаав хоёрыг бас харагдаж байна. Ингээ үзэгчтэй ядам маань сая 500 мянган төгрөгтэй 3 дугаар шатанд орж ирсэн байгаа. За үүнийг аваад гарах уу, аваад гарахгүй юу гэдгийг хэсэг хугацааны дараа бид харах болно. Ингээд ядам маань бэлэн бол бид 3 дугаар шатыг эхлүүллээ. Зя билээ. Ингээд нэвтрүүлгийн 3 дугаар үеийг эхлүүлж байна. За ингээ ядамдаа 3 дугаар үеийн дүрмийг танилцуулаад өгье. Өөрийг чинь таан үлдээсэн гэр бүл
дээдээр зогсож байна. Энэ гэр бүлийн ганцхан цусан төрлийн хамаатан энэ 10 оролцогч донд байгаа. За мэдээж нэвтрүүлгээс 60 секундын хугацааг өгнө. 60 секунд явж эхлэхэд сая 500 мянган төгрөг хамтдаа секундээр доошогоо унана. Цагийг зогсоолоо гэж чи хэлэхэд цаг зогсон. Цаг зогссны дараа чи хариултаа хэлнэ. Мэдээж цаг зогсоход мөнгөн дүнч гэсэн хамт зогсно. Мэдээч цаг явахаас өмнө оролцогчдын хамаатан садангуудыг өөртөө нь харуулна. Ганцхан удаа. За мэдээч эргэлзэж байгаа оролцогчийг цаг явсны дараа харьцуулан харах боломжтой. За. Ингээд ойлгомжтой юу? Ойлгомжтой. За ингээд оролцогчдыг дэлгэцэн дээр харъя. Ингээд нэгдүгээр оролцогч, хоёр дахь оролцогч, гурав дахь оролцогч, дөрөв дахь оролцогч. За 5 дахь оролцогч. За ингээ хамгийн сүүлийн оролцогч 10 дугаартай оролцогчийг харж дууслаа. Ингээ цаг явж эхэллээ. За нэг дахин харчих. За нэгийг дахин харъя. Энийг л өгөөчдөхөө. Инээгээрээ нэг дээр зогсож байгаа оролцогч маань. За бас дээд дээр зогсож байгаа оролцогч маань инээгээд өгөөрэй. За хамтдаа инээгээд өгөөрэй. Өөр эргэлзэж байгаа оролцогч байна уу? Өөр 4. Дөрвийг харъя. За цагийг зогсоолоо. За 38 секунд дутуу байж 950 мянган төгрөг үлдсэн байна. Ингээд оролцогчийн сонголтыг авъя. 5. Үзэгчтэй оролцогчийн маань сонголт 5. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Тав дээр зогсож байгаа оролцогч танай хамаатан мөн үү? Мөн. За, игрээ. Ондаг юм аа манай. Үнэхээр мондаг. Ядмаараа үнэхээр бахархаж байна. Ядмаа. Ямар гайхалтай юм бэ? Ялагдчихгүй ядам төмөр хоодойч ядам. Амар эргэлзүүлэлтэй шүү сая бүр. За, үнэхээр ядмын хувьд бол би сая хажуугаас нь хараа зогсож байхад нэг дээр маш их эргэлзсэн. За ингээ нэгийг яг ингээ сонгон дэгээ зогсчихсэн чи гинт 5 гэтгсэн те. За яагаад гинт 5-ыг сонгов? Би яг ингээ харж байгаа. Тэгээ ер нь бол хүмүүсийн нүдийг л харчлаа л та. Хүүхдийн нүд те. За ямар хамаатан гэж бодож байна? Хоёулаа удахгүй зөв хариултыг сонсон. За харин одоо аавынх нь дүү юм болов. 5 дээр зогсож байгаа оролцогч танай ямар хамаатан бэ? Манай үеэл дүү. Ядмаа. За бүгдээрээ чин сэтгэлдээ баяр хүргэе. Ядмаа чи шүү. Үнэхээр гайхалтай. Ядагдчихгүй ядам ба төмөр хоодойт ядам 38 секунд дутуу байхад 950 мянган төгрөгөн дээр зогссон байхад ядам маань бидэнд хариултыг өгсөн. Ингээ ядам маань 950 мянган төгрөгийн эзэн боллоо. Баярлалаа. Ямдаадаг ядам. Вау. Ядмаа сэтгэл хэр байна? Сэтгэл амар өндөр байна. Йоо ямар амар хэцүү байд юм бэ энэ ч. Тийм байна уу? Гэхдээ ядам маань үнэхээр хэцүү бүгдийг даван туулж чадчихээн. Би үнэхээр ядмаараа маш их бахархаж байна. Өнөөдөр бидэнд маш гоё дугаарыг бэлгэлж чадлаа ядмаа. Үнэхээр би бүр өмнөөс нь баярлаад маш гоё байна. Намайг энэ гайхалтай сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд хүн болгонд те гэр бүл гэдэг одоо юунаас илүү маш үнцэнтэй байдаг. Тэгээд танаа гэр бүлийнхэнд энд ирсэн бүх хүмүүсийнхаа гэр бүлийнхэн даз жаргалыг хүсье. Бидэнтэй хамт байгаа цэнхэр дэлгэцийн цаана байгаа бүх үзэгчдэд бас аж жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөе. Амьдрал бол аялал. Аялалд хамт хөтлөлцөж яваа хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаарай. Нэвтрүүлэгтээ минь үргэлж хамт байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр эрүүл бай хамархан Витас брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баяртай. Баяртай. Вау, баяр хүргэе. Ямар
юм бэ?